боловсрсон телевиз Jade School of English хамтран үзүүлж байна. Англи хэлний асын зайн сургалт. Сайн бацхан үзэгчдээ англи хэлний авиа зүүн гүнзгий шатны 6 дахь хичээл эхэлж байна. Бид өнөөдрийнхөө хичээлээр англи хэлний харилцан ярианд баттгах, мөн асуулт асуухад дууны өнгөний өгсөлт уналт нь хэрхэн дуудагдах, мөн өнгөний өөрчлөлт тутамд утга хэрхэн өөрчлөгдөж болохыг сурах болно. Хичээлийн турш хамтдаа байгаарай. Өнөөдрийн хичээлээ эхлэхээс өмнөх хичээл дээр үтсэн зүйлээ эргэн санацгаая. Англи хэлний ярианы ур чадварт чухал үгийг илэрхийлэх хэсгээс хамаарч тэдгээр үгсийг дуудахдаа тод чангаар дуудаж сурсан бол харин өмнөх хичээлээр бид ямар тохиолдолд non-prominences буюу тод чангаар дуудах шаардлагагүй байдаг талаар үзсэн. Ингээд жишээг уншицгаая. Elle talked to me about Oscar as if I knew him well, although I've never met her brother. Энэ бидний her brother гэдэг нь Oscar гэдэг хүнийг дахин ярьж байгаа учраас тод чанга дуудах шаардлагагүй. Мөн бид харилцан ярианд богино хариулт өгөхдөө ямар хэсгийг хасч ярьдаг, мөн бүтнээр нь хэлбэл хэрхэн хэлэх ёстойг сурсан байгаа. Жишээ харцгаая. Where does Ken live? A couple of miles. гэж хэлээ дуусгаж болох боловч дөрмийн хувьд энэ нь дутуу өгүүлбэр бөгөөд бүтнээр нь хэлбэл a couple of miles from here гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл төгсгөлийн өгтөр үгс чухал утга илэрхийлэхгүй байгаа учраас тод чанга дуудах хэрэггүй юм аа. Мөн бид англи хэлний ямар үгс харилцан ярианы төгсгөлд орохдоо бүдэг хэлэгддэг болохыг үзсэн. Үүнд the stuff, the place, the thing, sort of, and that. Or something, or anything, or something like that, or anything like that. Or and plus, whatever, whenever, wherever, whoever. Or so. Гэдэг үгс бүдэг дуудагддаг болохыг үзсэн. Ингээд өнөөдрийнхөө хичээлд орцгоё. Өнөөдрийн хичээлээс эхлэн 10 дугаар хичээл хүртэл бид дараах зүйлсийг сурах болно. Англи хэлээр ярих, асуух, хариулах, харилцан яриаг зөв ойлгуулж ярихад хэрэглэгдэх үгийн дуудлага ба өргөлт буултыг хэрхэн зөв дуудахыг сурах болно. Бид өмнөх хичээлээр их зүйл ярих гэж байгаа бол өөрийнхөө яриаг зөв таслан ярих нь сонсч буй хүнд өөрийгөө ойлгомжтойгоор илэрхийлэхэд чухал хэрэгтэй байдгийг сурсан. Харин өнөөдрийн хичээлээр тасалж ярьж байгаа хэсгийн үгсийг дууны өргөлт ба уналтаар хэрхэн зөв илэрхийлэхийг сургална. Ингээд жишээг харцгаая. You'll arrive at Central Station. When you get off the train, turn left along the platform. At the end of the platform, there is an escalator. Go up it, and you will be in the main square. There is a fountain in the square, and I'll be waiting for you there. You'll arrive at Central Station. When you get off the train, turn left along the platform. At the end of the platform, there is an escalator. Go up it, and you will be in the main square. There is a fountain in the square, and I'll be waiting for you there. гэж дуудахна. Дууны өнгөний өгсөл ба буулт нь нэг үг хэлэхэд хүртэл хэрэглэгддэг. Бидний өмнө хичээлээр сурсан гол үгийг тод чанга дуудах үед хоолойг өсгөн дууддаг бол харин чухал биш үгст хоолойн өнгө буух зарчмаар ярьдаг. Жишээ харцгаая. No. Yes. Дараагийн жишээ харцгаая. He works in a supermarket. Is that a chocolate milkshake?
Дараагийн жишээг харцгаая. I've always wanted to go there. Дараагийн жишээг харъя. Do you like living in Paris? гэж хэлнэ. Түүнчлэн бид харилцаж байгаа хүндээ шинэ мэдээлэл өгөх гэж байгаа бол хоолой мөнгийг буулгаж, харин харилцагч талууд аль хэдийн ярилцсан мэдээллийг дахин хэлцэж байгаа бол өгсөх хөнгөөр ярьдаг. Ингээд жишээг харцгаая. Харилцан яриаг гарчиж байна. See you on Saturday. But I'll be in London at the weekend. In London гэдэг үг нь news буюу Лондон байна гэдэг нь тухайн сонсож байгаа хүн шинэ мэдээлэл болж ирсэн бол weekend буюу not news амралтын өдрөөр юу хийх вэ гэсэн асуулт байсан учраас шинэ мэдээлэл биш байна. Ингээд дараагийн харилцааг харцгаая. I'm trying to get fit so I've decided to go on a diet. Би харилцагчийн хэлж байгаа үгийг сайтар сонсороо. You can't just eat less. You will have to do more exercise. Энэ бид нар eating less гэдэг үгээр үргэлж тавьж ирсэн. Яагаад гэвэл eating less буюу бага идэх гэсэн хэсэг нь тухайн сонсож байгаа хүнд шинэ мэдээ биш. Харилцагч нар маань go on a diet буюу хоолны дэглэм барина гэдэг үгийг хамтдаа аль хэдийн ярилцсан билээ. Харин exercise буюу дасгал хийх нь тухайн хүнд шинэ мэдээ болж сонсогдож байна. Харин одоо бүгдээрээ нэг дасгал ажиллацгаая. Дараах харилцан яриаг сонсоод би хүний хоолой мөнгө аль хэсэгтээ өргөлттэй, мөн аль хэсэгтээ хоолой мөнгө нь бууж хэлж байгааг сонсоод энэ тэмдэглэгээд тэмдэглээрэй. What time should we leave? We could go now as you're ready. What time should we leave? We could go now as you're ready. What time did David get back? I heard him come in at about 3. What time did David get back? I heard him come in at about 3. I'm not sure his plan would work very well. I thought his suggestion was ridiculous. I'm not sure his plan would work very well. I thought his suggestion was ridiculous. The hall was packed, wasn't it? I hate it when it's so crowded. The hall was packed, wasn't it? I hate it when it's so crowded. Do you want a drink? I wouldn't mind some orange juice, if you've got any. Do you want a drink? I wouldn't mind some orange juice, if you've got any. When did they tell you it would get here? They said it would be delivered by yesterday. When did they tell you it would get here? They said it would be delivered by yesterday. Have you heard Trio Gitano play before? I first saw them perform a couple of years ago. Have you heard Trio Gitano play before? I first saw them perform a couple of years ago. I could move that easily. Well, why don't you try, if you think you're so strong?
I could move that easily. Well, why don't you try, if you think you're so strong? Дасгалаас яагаад өксөж буух дуудлагыг олох чухал байсныг дахин нэг санацгаая. Жишээ харилцан яриаг хараарай. Жишээлбэл Where on earth did you find that? I came across it in an antique shop. Үүн бид нар it гэдэг үг no news буюу шинэ мэдээлэл биш байж таарсан. Харин antique shop гэдэг нь шинэ мэдээлэл болж тухайн хүнд сонсогдсон. Дахиад нэгэн дасгал ажиллацгаая. Дагаад хэлээрэй. Was she really? I suppose so. I've always lived around here. It's broken down again. Shall I have a go? You remember Pablo? I gave it to my son. Can we go now? One moment, please. There was dust all over the place. Одоо харин бүгдээрээ дараах асуулт болон өгүүлбэрийн хаана өргөлт хаана буулт байсныг хамт дагаад хэлцгээе. Тэмдэглэгээ сайтар хараарай. Was she really? Дахиад хэлье. Was she really? I suppose so. I suppose so. I always lived around here. I always lived around here. It's broken down again. It's broken down again. Shall I have a go? Shall I have a go? You remember Pablo? You remember Pablo? I gave it to my son. I gave it to my son. Can you go now? Can you go now? One moment, please. One moment, please. There was dust all over the place. There was dust all over the place. Гэж дуудана. Үзэгчдээ англи хэлний авиа зүүн гүнзгий шитний 6 дугаар хичээл үргэлжилж байна. Үргэлжлүүлэн бүгдээрээ дуу хоолой өнгөний өксөл ба бууралтыг question tag буюу баттах асуултанд хэрхэн хэрэглэдгийг үздэцгээе. Баттах асуулт нь өгүүлбэрийн ард шууд хэрэглэгддэг асуулт учраас бид энэхүү асуултын ихэвчлэн сонсч буй хүнээс хариулт авах асуулт болгон асуудаг. Тиймээс хэлсэн өгүүлбэрийн санаа зөв байгааг баталж мөн өөрийн санааг илэрхийлэхдээ буурсан өнгөөр ярина. Ингээд жишээ харцгаая. They didn't play very well, did they? Дахиад сонсоорой. They didn't play very well, did they? Дараагийн жишээ харцгаая. Great film, wasn't it? Great film, wasn't it? Харин сонсч буй хүнээс миний хэлсэн санаа зөв буруу эсхийг асуухдаа өгсөх хөнгө хэрэгэлдэг. Ингээд жишээ харцгаая. Japanese, isn't it? Дахиад харцгаая. Japanese, isn't it? Дараагийн харилцаа харцгаая. Not on a diet again, are you? Not on a diet again, are you? Ингээд буу хоолон өнгийг баттгах асуултанд ямар тохиолдолд хэрэглэхийг илүү тодорхой үзье. Эхнийх нь өгүүлбэр зөв болох нь тодорхой үед хэлэх нь ингээд жишээ харъя. You are not well, are you? Дахиад хэлье. You are not well, are you? Дараагийн жишээ харцгаая. Hot, isn't it? Hot, isn't it? гэж хэлэх нь дараагийн хэсэг нь өөрийн санааг зөв гэдгийг батлах үед бас хэлэх нь ингээд жишээ харцгаая. Told you I was right, didn't it? Told you I was right, didn't it? Дараагийн жишээ харцгаая. Wrong again, weren't you? Wrong again, weren't you? гэж дуудана. Харин дараагийн хэсэг нь уулаг алдах утгатай өгүүлбэрийн араас буюу баттгах асуулт асуухдаа жишээ харцгаая. What a ridiculous thing to say, wasn't it? Дахиад хэлцгээе. What a ridiculous thing to say, wasn't it? Харин баттгах асуултыг ямар тохиолдолд өгсөх өнгөөр хэлэх хэрэгтэй харцгаая. Эхнийх нь
Ерөнхийдөө өгүүлбэр болон баттах асуулт хоёулаа хүүрнэх өгүүлбэрт байвал асуулт өгсөх хөнгөөр ярина. Ингээд жишээ харцгаая. Came by car, did you? Came by car, did you? Дараагийн харилцаа харцгаая. You have finished, have you? You have finished, have you? Ингээд харин дараагийн хэсэг шүүмжлэх эсвэл яжсан утгатай өгүүлбэрийн араас so, oh гэсэн үгээр хэлсэн баттгсан асуулт хэлэхдээ өргөж хэлэх юм байна. Ингээд харилцан яриаг харцгаая. So you think you're clever, do you? Дахиад хэлцгээе. So you think you're clever, do you? гэж хэлнэ. Харин дараагийн хэсэг нь захиран хүсэх өгүүлбэрийн араас will you, can't you, won't you, would you, shall we гэсэн үгээр хэлсэн баттах асуултыг хэлэхдээ өгсөх хөнгөөр ярил шаардах болон тушаах командуудын мөн илүү зөвлөр сонсогддог байна. Жишээ харилцаараа харцгаая. Let's get the earlier train, shall we? Дахиад хэлцгээе. Let's get the earlier train, shall we? Дараа жишээг харцгаая. Take care of these, would you? Дахиад хэлцгээе. Take care of these, would you? гэж хэлнэ. Үргэлжлүүлэн нэг дасгал ажиллацгаая. Дараа харилцан яриаг уншаад баттах асуулт өгсөж буухын аль нь болохыг олоорой. Харин бичлэгийг 2 удаа сонсохдоо зөв хэлсэн хэсгээ шалгаарай. Wonderful view from up here, isn't it? Great. I said it would be worth the effort, didn't I? You're not tired, are you? Exhausted. Give me some water, will you? Not very fit, are you? Still not much further. But we're at the top, aren't we? Just another kilometre to go. We can't turn round now, can we? Of course we can. Let's go back now, shall we? Please? Wonderful view from up here, isn't it? Great. I said it would be worth the effort, didn't I? You're not tired, are you? Exhausted. Give me some water, will you? Not very fit, are you? Still not much further. But we're at the top, aren't we? Just another kilometre to go. We can't turn round now, can we? Of course we can. Let's go back now, shall we? Please? Дараагийн нэг дасгал ажиллацгаая. Харилцан яриаг дагаад хэлээрэй. Би харилцагчийн дууны өнгөнд анхаарлаа хандуулъя. A great race. She ran well, didn't she? I can do that easily. Oh, you can you? What a boring lecture. Yes, dull, wasn't it? Where do you want these boxes? Put them over there, would you? Shame about the color. What a hideous shade of purple, isn't it? We'll have to wait ages for the bus, but they come every 10 minutes, don't they? I think there is something wrong with the printer. You broke it, didn't you? Can I get a discount on these tickets? You're a student, are you? Дараах сонсон дасгалын баттах асуултын өгсөлт ба бууралтыг зөв тэмдэглэсэн байх гэж найдаж байна. Jet англи хэлний сургууль дөрмөд суурилсан 100% англи хэлээр ярих, унших, бичих, сонсох чадваруудыг хөгжүүлэх шинжлэгдсэн хөтөлбөр ерөнхий болон академик англи хэлний сургуулиудаа эсрэг авч эхэллээ. Jet School of English. Бид өнөөдрийнхөө хичээлээр харилцан ярианд тасалж ярьж байгаа хэсгийг үгийн дууны өргөл ба буултаар хэрхэн зөв хэрэглэхийг сурлаа.
Мөн дуу хоолойны өнгөний өгсөлтөй буултыг question tag буюу баттах асуултанд хэрхэн хэрэглэхийг үзлээ. Үзэгч та бүхэн хэн нэг хүнтэй англи хэлээр ярилцаж өнөөдрийн үтсэн дуу хоолой өнгөний өгсөлт болон буултыг зөв дуудаж сурах дасгал хийгээрэй. Дараагийн хичээлээр дахин уулзцаая. Түр баяртай.